Бол бас 2-2 гишүүн энэ нэмэгдсэн үртгийн албан татврын асуудлыг хөндөж байгааг ер нь бас нэг анхаарах цаг нь болцсон гэж үзэж байгаа. Учир юу вэ гэхээр оюун даруй гишүүн бол 2% буцааж өгдгийг 7% буцааж өгьгээд ер нь бол нэмэгдсэн үртгийн албан татврыг 3% болгох эсэл санал өгч ш. 10-аас 7 гэсаад харин пүрэвдорч гишүүн бол 10%-ийг 5% болгоё гэдэг ийм зохицуулт саналыг өгч байгаа байхгүй. Аль хэл нь л анхаарах ёстой асуудал л да. Би бүр 3 дахь хувилбарыг санал болгох гэдэг. Тэгээ нэг анхаарч үзэх нь чухал юм болов уу гэж бодоод байна. Ер нь өөрөө нэмэгдсэн үртгийн татвар өөрөө шууд ус татвар үнийн бодлогод нөлөөлдөг. Монгол улсын бүх иргэнд бүх өрхөд нөлөөлдөг гол татвар гэж байна. Эргээд харахаар төсвийн орлогын 3.1%-ийг бүрдүүлдэг. Үнэхээр онцлог чухал асуудал өмнөөсөө мөн байж байгаа. Одоо энэ COVID-19-ийн үед, цар тахлын үед худалдаа 8 бизнесийн нөхцөлөд ямар түвшинд орж байгаа вэ? Уг нь бол яг энэ улсын хурал манай засгийн газар энэ дээр бүр жижиг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч тэгээ тэр дундаа өдөр болгон талхаа авдаг хэрэглэгчдэд хамгийн найдвартай дэмжлэг үзүүлэх процесс нь өөрөө энэ нэмэгдсэн үртгийн албан татврын энэ хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудал байгаа. Тэгэхээр одоо төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлж гин гэж байна. Нийт одоо аж ахуй бизнес эрхэлдэг нэмэгдсэн одоо компаниудын 40 мянга буюу 4.1 нь л нөөц төлөгч байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн дээрээ 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой одоо аж ахуйн нэгжийг нэмэгдсэн үртгийн албан татврын төлөгч гинэ гэж жилийн борлуулалтын орлого юм. Энэ жилийн борлуулалтын орлогынх нь босхийг нь 300 сая төгрөг юм уу болгоод өгчвөл энэ одоо жижиг аж ахуй бизнесээ дэмжсэн ийм боломжууд өдр байгаа байхгүй юу. Тийм мөрийн хөтөлбөр дээр 5 тэрбум өдр гэж байна. Тэгэхээр энэ хоёр хуулийг яг энэ цаг үед хэлэлцээд ингэж байгаа энэ цаг үед бол бид нар бас нэг яг энэ Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал энэ цар тахалтай холбоотой иргэдийн ахуйн амьдралыг дэмжиж байгаатай холбоотой маш том юм зохицуултыг үүгээр шийдэх боломж нь бий гэж ингэж харж байгаа. Тэгэхээр үүнийг ер нь бол татврын орлогын гол бааз суурийн 3.1%-ийг эзэлж байгаа гэдэг өнцгөөсөө харахаасаа илүүтэйгээр суур орлого бол мөн тогтворчж энэ явах боломж нь өөрөө энэ хамгийн гол нь Монгол улсын 3,200,000 иргэнд хамгийн шууд утгаараа хүрэх боломж нь өөрөө энэ нэмэгдсэн үртгийн албан татврын энэ одоо хувь хэмжээтэй холбоотой босго үнэтэй холбоотой асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй үүнээсээ шалтгаалаад үнийн хөөрөгдөл бий болохгүй. Жижиг одоо 8 нэрийн бараа жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс бол 1300-ийн талхаа 1000 төгрөгийн талхаа 1300 төгрөг болгоод зарах биш 1100 төгрөг болгоод зарах биш нэмэгдсэн үртгийн албан татврын нэмийг тэр 10%-ийг нэмэгч зарахтаа биш яг авсан бол тэн дээрээ өөрсдийнхөө одоо зохисны зардлыг нэмээд үн хөөрөгдүүлэхгүйгээр тухайн одоо хэрэглэгчдэд өргөн хэрэглээний бараа өргөн бүтээгдэхүүнийг хүргэх боломж нь энэ нэмэгдсэн үртгийн албан татврын хуулийн зохицуултаар шийдэх боломж бий болж байгаамаа гэдгийг бас хэлье. Тэгээ бүр бас 3 дахь саналын асуудал манай Батнасан гишүүн бол хэлбэршүүлсэн гормын зохицуултыг ярьж байна. Миний хувьд бол энэ босго үнийг нэмээд өгөөч гэд. Ингээ ер нь ингээд асуудалт ингээ хандаад тахт бол тэр дундаа тэр хөдөө орнуудаар яг иргэнд очиж асуудал ярихад энэ нэмэгдсэн үртгийн албан татвар тэгээд энэ яг хэрэглэгчдэд үйлчилж байгаа энэ хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой тэр нь даамжраад явсаар хаана очиж байна вэ гэхээр яг энэ нэмэгдсэн үртгийн албан татварт хүрээд байгаа юм. Тэгээ энэ нь өөрөө хэрэглээ өндөр байвал тэр татвар нь өндөр болж нэмэгцээр байдаг. Харин одоо орлогын түвшингийн хувьд бол бас уруу юм татвар болж Монгол улсын хэрэглэгч болгонд хүн болгонд шууд утгаараа нөлөөлж байгаа болохоор гол анхаарах ёстой татврын энэ асуудал бол мөнөөсөө мөн гэж ингэж үзэж байгаа. Тийм болохоор би аль хэлийн дэмжиж яваад байгаа. Анхаарах ёстой асуудал мөнөө гэж ингэж үздэг. За гişүүд үгэж дуслаа.